э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Хоёрдугаар шинжлэл номноосгийг 1-р уншлаа. Цаашилбал дахилчдын бүх захираглаад мөн ард түмнүүдийн үндэстнүүдийн бүх дэвшүүрт харж зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй хариш юм хийжээ. Ерүслэмд эзний ариусгасан түүний өргөөг тэд бузарлажээ. Тэдний эцэг өвгдийн Тэнгэр бурхан эзэн элч нараараа дамжуулан тэдэнд дахин үг илгээж байв. Учир нь тэрээр ард түмнээ болон орших газраа инэрсэн билээ. Гэвч өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн эзний уур хилэн үлэмж болж залруучгүй болох хүртлээр тэд Тэнгэр бурханы элч нарыг харааж түүний үгийг үл тоомсорлож түүний иш үзүүлэгчдийг доромжилсон юм. Дараа нь тэд Тэнгэр бурханы өргөөг шатааж Ерүслэмийн хэрмийг нурааж бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж бүх үнэт хэрэгллийг нь устгасан юм. Эрдэнэс амь гарагсдыг тэрээр Вавилон руу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол бултгоосон билээ. Ил цөлмөгцөн газар нутаг энэ он жилүүдэд 70 жил гүйцэтгэл амралтаа сахив. Энэ нь Иремягийн амаар хэлсэн эзний үг биелэгдэхийн тулд ийнхүү амралтын жилээ эдэлсэн байлаа. Иремягаар дамжуулан эзний үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн анх дугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг эзэн хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарилгатаа тунхаглахдаа Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. Тэнгэрийн Тэнгэр бурхан эзэн надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо тэрээр надад Юдэ дэх Ерүслэмд өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч байг түүний Тэнгэр бурхан эзэн түүнтэй хамт байж тэр хүн яваг гэсэн билээ. Эфес номноосгийг 2-р уншлаа. Бидний хайрласан агуй хайраараа өршөөлөөр баян Тэнгэр бурхан маань алдаа зурчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нэгүслээр аврагдсан билээ. Есүс дотор биднийг түүгээр амьлуулж түүнтэй хамт Тэнгэрлэг оршихуйд суулгасан Христ Есүс дотор бидэнд хандсан түүний нэгүслийн хэмжээшгүй баялагийг ирэх үеүүдэд үзүүлэхийн тулд юм. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан та нараас бус харин Тэнгэр бурханы бэлэг бөгөөд үлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Учир нь бид сайн үлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн бидний эдгээрийн дотор яваасай гэж Тэнгэр бурхан урьдаас бэлтгэсэн билээ. Иоханны ариун талаас хийх уншлаг. Мосе зүрэлд тэр могоог өргөсөн шиг хүний хүүч бас өргөгдөх учиртай. Түүнд итгэдэг бүхэн мөн хамтаа байхын тулд билээ. Тэнгэр бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй. Харин мөн хамтаа байх болно. Учир нь Тэнгэр бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин
Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцид илгээсэн билээ. Түүнд итгэлэг нь яллуулахгүй, харин итгэдэггүй нь хэдийнэ яллуулсан. Тэнгэр бурхны цор ганц хүүгийн нэрд итгээгүй учир юм. Тэрхүү ялалт нь ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцид ирэхэд тэд харанхуй гэрлээс илүү харилсан юм. Муу муухай үйлдэгч бүр үйлсэн илэрч ирэхвэ гэсэндээ гэрлийг үзэн ядаж гэрэлд гарч ирдэггүй. Харин үннийг үйлдэгч үйлсэн Тэнгэр бурхны дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд гэрэлд гарч ирдэг гэлээ. Таны үг миний хөл дэх тэнлүү, миний замдаг гэрэл. Эзэн бидний ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. Амен.